Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс хермоны шүдэр өглөөний хөтөлбөрийн хүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Сонсогч та сайхан амарсан уу? Танд шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөө өглөө их сайхан халуун өдөр байна те. Ер нь сүүлийн 2 хоног манай Монголын одоо Улаанбаатар гэдэг хот ер нь унтсноогүй юу? Ер нь те. Маш их олон тоглолт, маш их олон одоо хүмүүс тоглосон тийм тоглолтууд шүн болгон болж байна. Өнгөрсөн шүн ч гэсэн боллоо. Тэгээд яг ер нь бол нэг зүйл бол ойлгомжтой болж байна. Тэр нь бол юу гэхлээр бидний амьдрал маш идэвхтэй болж байна гэдгийг л бид эндээс харах хэрэгтэй байна. Харин та тэр идэвхтэй амьдралын хаана нь явж байгаа вэ гэдэг асуулт бас байх хэрэгтэй. Тэр дунд та ямар оролцоотой юу хийж байна вэ? Хийх зүйлээ та хийж гин үү гэдэг асуултыг өнгөрсөн 7 хоногт тавьсан шүү дээ. Зөвхөн таны хийх ёстой зүйл гэж бас байгаа шүү. Бурхан танаар дамжуулан ажиллахыг хүсэж байгаа. Та тэрэнд нээлттэй хандаж та дуулахуртай байна уу гэдгээ бас иргэн нэг санаарай. Тэгээд энэ өглөө бас би өдөр бүрийн талах ном дээр, чимээгүй цагийн ном дээр бичигдсэн байсан нэг зүйлийг хаалцмаар байна л да. Тэрийг ингээ уншиж хахад нэг өдрийн юун дээр нэг ийм түүх хийсэн. Зүрхний музей гэдэг нэртэй. Яасан гоё. Тэгээд хүмүүс бид музейг мэдээ шүү дээ. Музейд маш ховор олдуур, сонин содон те ийм нандин эртний зүйлсүүд ингээд хадгалагдаж одоо ийм цоглуулгууд байдаг шүү дээ. Тэгээд зарим улс оронд бүр ийм төмөр хашаанууд ийм музей гэж байдаг гинэ. Өөр энд тентхэн бүх ингээд төмөр хашаануудыг цуглуулад музей болгоцсон байт юм байна. Тэгсэн чинь бүр нэг өөр нэг газар бананы музей гэж байт юм байна. Тэгээд бүр өөр нэг улсад болохоор гिचийн музей гэж байт юм байна. Гिच гэдэг үржин нөгөө нэг жижигхэн шүү дээ. Одоо бүгд л адилхан гэж боддог боловч бүр 640 төрлийн гिचийг цуглуулсан байдаг гинэ. Тийм. Тэгээд тийм музей хүртэл байдаг юм байна. Тэгээд хүн бүрийн чухал тооцдог зүйлийг ингээд бодохоор нэг юм харилцан адилхан байгаад зарим нэг улс оронд бидний үйл тоож байгаа тэр зүйлийг зарим нэг газар тий музей хүртэл ингээд болоход ингээд ашигласан байдаг байна. Харин бидний зүрх сэтгэлийг музей гэж үзвэл тэнд яг юу байх болоо гэсэн асуултыг тэнд тавьсан байсан. Ямар олдрууд тэндээс гарч ирэх болоо? Бид зүрх сэтгэл дотроо юуг чухалчлан өрсөн байгаа вэ? Эд ойлог уу? Амжилт ололт уу? Эсвэл ямар нэгэн зүйлд шунсан шунал уу? Өөр бусад янз бүрийн үнэт зүйлсийг шүтэн болгон өрчгөөд түүнийгээ нууцаар шүтээд хүндлээд явж байгаа юм биш үсттэй. Тэгвэл яг энэ цагт Бурхны өмнө нэрцгээе. Та зүрх сэтгэлээ эзний өмнө нээн дэлгэж тавиаж зүрх сэтгэлдээ та юуг байлгаж байна вэ? Эзний өмнө хамтдаа ирцгээе. Тэгээд эзэн минь та миний амьдралын гол төв байгаач. Зүрхэндээ хадгалж буй химэл шүтэнүүдээ таягдан хайхад минь туслаач гэж яг энэ өглөө энэ цагт хамтдаа илцгээе. Тэгээ эзний өмнө хамтдаа ирж түүнд алдар магтаалыг өргөцгөөе. Бид зүрхэнэж өдөгсөгдөй ариун сүнс минь даруй байлгаач хорамчтэй бозар бүхнийг норан хаж байн бид ойцээ цэвэр зүрхийг цэвэр бүхнийг танаас агуулж байныг үсэж цэвэр зүрхийг цэвэр бүхнийг танаас агуулж байныг
Ирэн үеийнхэндээ таны царайхахыг зөвшөөрөөч оо Яаковын бурхан ирэн үеийнхэндээ таны царайхахыг зөвшөөрөөч оо Яаковын бурхан зүрхэнэж өдөгсөдий аруун сонс минь даруй байлгаач хорамчтэй бозар бүхний нуран хаж бани дойзэн цэвэр зүрхийг цэвэр бүхний танаас агуулж бани хүсэж эзэн цэвэр зүрхийг цэвэр бүхний танаас агуулж бани хүсэж эзэн ирэн үеийнхэндээ таны царайхахыг зөвшөөрөөч оо Яаковын бурхан ирэн үеийнхэндээ таны царайхахыг зөвшөөрөөч оо Яаковын бурхан цэвэр бүхний танаас агуулж бани хүсэж эзэн цэвэр зүрхийг цэвэр бүхний танаас агуулж бани хүсэж эзэн ирэн үеийнхэндээ таны царайхахыг зөвшөөрөөч оо Яаковын бурхан ирэн үеийнхэндээ таны царайхахыг зөвшөөрөөч оо Яаковын бурхан цэвэр зүрхийг цэвэр бүхний танаас агуулж бани хүсэж эзэн цэвэр зүрхийг цэвэр бүхний танаас агуулж бани хүсэж эзэн ирэн үеийнхэндээ таны царайхахыг зөвшөөрөөч оо Яаковын бурхан Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За. Маш сайхан кофе ууж байгаа л номлоо эхлэе. Та бүхэн ч гэсэн өглөөний цай ууж байгаарай гэж бол хэлмээр байна. За тэгээд та бүхэн бас номлол эхлэхийн өмнө би нэг зүйлийг бас хэлмээр байна. Юу гэхээр бид хоёр Германы шүүдэр гээд өглөөний ингээд чимээгүй цагийн нэвтрүүлгийг хөтэлдэг боловч миний нэг ингээд бас нэг хардаг зүйл нөхөр хөтлөгч билгээ бас
нөгөө өдөр бүрийн талхаа байнга судалж яадаг. Тэгэхээр бид нэр заримдаа ингээд босоттой хуваалцахын тулд эзний үгийг уншдаг боловч өөртөө зориулж уншихаа бол хизээч мартаж болохгүй. Тэгэхээр манай пастор надад юу гэж заадаг байсан бэ гэхээр хэрвээ чиний Библи хуучраад чиний тэмдэглэл ихсээд чиний бодсон ч юм уу тодроосоо бид нар тэгдэг штэ тэ. Тэр хитрхи ихсээд чи Библийг өөртөө зориулж бишээ дандаа бусдад зориулж заах гээд уншаад эхлэх юм бол шинэ Библи аваарай гэж. Надад хэлсэн. Тэгээд ерөнхийдөө бол би одоо 5 дахь Библийг хэрэглэж яваа гэж бол хэлж байна. Өнөөдөр бол бид хамтдаа 2 дугаар Коринтын 6 дугаар бүлгийн 1-р ишлэл. Бурхантай хамтран ажиллагч би та нараас хичээнгүйлэн гоё. Бурхны нэгүслийг дэми хоосон бүү аваарай гэдэг төлөө. Өнөөдөр жишээ жоохон их байх болно. Бурхантай хамтран ажиллагч одоо бид та нараас хичээнгүйлэн гоё гэж хэлж байна. Нэгдүгээрт бол энэ дээр бол Паул бол өөрийгөө Бурхантай хамтран ажиллагч гэж хэлсэн. Бид өөрсдийнхөө төлөө юм ажиллаагүй. Бид өөрсдийнхөө карьерийг юм эсвэл өөрсдийнхөө ямар нэгэн одоо зүйлийг энэ цаг үед бүтээж хийж байгаа зүйлийн төлөвлөгөөний нэг хэсэг та нарыг болгох гэж та нартай ажиллаагүй. Та нартай танилцаагүй. Та нарт юм яриаггүй. Харин бид Бурхантай хамтран ажиллаж байгаа. Бурхантай юун дээр хамтардгийн хүн. Бурхан хүмүүсийг аврахыг хүсэж байна. Бурхан хүмүүсийг аврахын тулд хүүгөө өөрөө хүмүүсийн дунд амжруулсан нэгэн. Хүн бидний төлөө загалмаа дээр хадагдан алгадаж, бидний эдгийг идэж, уудгийг ууж, хэвтдэг газар хэвтэж тийм үү? Бидний амсдаг доромжлол, бидний амсдаг ганцаардал тийм үү? Бидний амсдаг хүмүүс итгэхгүй байдал болоод хүмүүс одоо хүмүүсийн урвалт гэх мэт маш олон зүйлүүдийг Есүс өөрөө яг туулан гарсан. Есүс яг туулан гарсныхаа дараа ч гэсэн хүмүүсийг хайрлсан хэвээрэл загалмаа дээр хадагдан алгадсан. Тэгээд тэр Бурхны хайрыг бүрэн төгс болгоод зогсохгүй. Хүмүүсийг бүгднгийн Бурхан аврах хүсэлтэй гэдгийг бидэнд ойлгуулж өгсөн. Бид өөрсдөө аврагдсныхаа дараа тэгвэл бид өөрсдөө аврагдаад болоогүй. Бусад хүмүүс аврагдах хэрэгтэй гэдгийг мэдж байгаа. Бурхан бас биднэрт тэр үүрэг даалгаврыг өгсөн. Бид агуу захирамж гэж ярьдаг та тий. Тэнгэр газар дах бүх эрхэмлийг надад өгсөн. Та нар одоо тий сайн мэдээ тараа дагалдагчийг болго баптизм хүртээ. Тийм үү, энэ үеийн төгсгөл хүртэл бид та нартай цаг үргэлж хамт байх болно гэж. Бид өөрсдөө энэ нэгүслийг авч Бурхан биднийг аврахын тулд бид нар сайн мэдээ тараасан хүмүүс, биднийг твцсэн хүмүүс, бидний хайрлсан хүмүүс, бидэнд зааж сургасан тэдгэр хүмүүсийг ашигласан шиг бид ч гэсэн өнөөдөр Бурханд ашиглагдаад явж байна гэдгийг Паул бол хэлж байгаа. Яг тэгвэл Паул бид нар өглөө болгон ингээд суралцж байна, бас Библийг уншиж байна те. Паул яг хамгийн анх Ананаа хурж ирээл түүнийг хайрлал те. Тэгэл дараад нь Барнаб хурж ирээл түүнийг хайрлал. Тэр бас өөрөө их олон дэвсвэр дэвчээртэй гахалтай үр жимстэй те хайрын олон дагалдагчдын хүчээр тэр нэгүслийг бол маш их үнцэнтэйгээр мэдэрч чадсан байна. Нүгэлтнүүдийн дотроос хамгийн нүгэлтэй нь би гэж хэлсэн. Эзэн надад сайн мэдээ тарах тэр ивэлийг өгсөн. Энэ нь яг те маш гайхамшигтай үнэт эрдэнсийг шавар савн дотор авч явж байгаа та адил шавар савн бол би гэж өөрийгөө хэлээд байгаа шүү дээ те. Над чиг нэгнээр дамжуулаад ингээд байж байгаа. Тэгэхээр над чиг нэгэн өөрөө мэдээд Бурхны авралын ажлыг хийж чадахгүй. Бурхан өөрөө надад тусалдаг. Би Бурхны хамтрагч. Харин та нараас нэг юм гоймаар байна гэж. Гэхдээ Паул энэ удаа Коринт хотын итгэгчдээс ганцаараагүй. Би та нараас хичээнгүйлэн гоё гээгүй. Бид гэдэг үгийг хэлснийхээр ер нь бид нар нэг юм дээр санаа нэгтлээ. Бид нэр Коринт хотынхныгаа харж явах үедээ тэднийхээ төлөө залбирч явах үедээ тэднийхээ төлөө үйлчилж явах үедээ нэг юм дээр санаа нэгтлээ. Та нарт маань нэг юм эрсдэл байгаад байна. Та нар маань Бурхны нэгүслийг дими хоосон зүйл битгий болгочихооч штэ. Энд чинь нэг тийм хамаагүй тэ үнгүй боловч юм үнцэнгүй зүйл биш шүү дээ гэдгийг бол хэлж байна. Би цуглаан дээр настангуудын хэсгийг хариуцдаг байлаа. Тэгээд шинэ амжилт цуглаан дээр. Тэгээд нэг удаа нэг Солонгос нүдний шилний газар ажилладаг хүн их хэмжээний нүдний шил авчрахгүй нэг одоо харааны шил гэж ярьдаг та ойрын. Тэгээд ингээ би настангуудаа ингээ тараана гэж бодоод байж тал дээд зааланд цуглаан тарсны дараа нэг бас нэг хүний төлөө залбирч өгөөлөө доошоогоо настангууд дээр нөгөө очиж шилээ тараалгүй ингээд саатаад тэгээд хамт нөгөө үйлчлдэг охиндоо за чи өөрөө мэдээ тараач гэхгүй. Манай настангууд бол нэг 17 8 хүн тэр өдөр ирсэн боловч тэд нэр бараг 40 хэдэн шилийг бүгдийг аваад байсан.
Тэгээд энийг бол манайхан одоо ойлгож байгаа монголчууд чинь нэг тийм шүү дээ. Тэгээд харин би тэгээд нөгөө ёстой жинхэнэ шоконд орохгүй тий. Хүш яагаад ингээ өөртөө ингээд яг ингээд таарсан шилийг л авч явахгүй баахан шил аваа явчихаа гэсэн чинь хүний өмнөөс тэр нь таарна энэ таарна гэдээ аваа явсан байхгүй. Манаа нэг ихч, манаа нэг дүү, манаа нэг хөдөө байдаг малчин дүү гэдэг чинь эсвэл манаа байрны нэг эмээ мадаа хамт тэтгэвртэй гарсан нэг эмээ гэдэг чинь юм хүмүүст зориулаад ингээд аваа явсан гэсэн. Тэгээ би дараад нь тэднэртэйгээ уулзсан. Бид нэр Бурхан хүн болгонд зориулан бэлдсэн зүйл, хүн болгонд зориулан туулж яваа амьдралд нь тэднийг аврах чадaltaа төлөвлөгөөг зохиосон байдаг. Бид нар тэр төлөвлөгөөний заримыг нь зөөлөж, заримыг нь хатвруулах шаардлага байхгүй. Бурхан өөрөө нэгүүлсэл гэдэг энэ ойлголт чинь үнэхээр гайхамшигтай ойлголт байдаг юм аа. Гэт ингээд ярьж байгаа. За та нар маань ингээд үнгүй ингээд шил авах, ингээд тэ бүдэг гарч ирсэн юм аа ингээд тод харах боломж та нарт маань нэгцээ. Харин та нар яг ганцхан шил үлдээгээд бусдын бүгдийг аваад ир гэж хэлсэн. Тэшин чи буцаад нөгөө 40 хэдэн шил ер нь бол 6хан хүн шил авсан. Буцаад бүх шил цугларсан. Тэгээ би энэний дараа нэг зүйл хэлжсэн. Тийм байгаад энэ ч надад хэрэгтэй, тэр ч надад хэрэгтэй гэж олон амьдралд зүйл байдаг боловч бидний амьдралд, итгэж бидний амьдралд хамгийн хэрэгтэй зүйл бол Бурханы нэгүсэл, Бурханы үг байдаг юм аа. Ер нь бол Бурхан өөрөө байдаг юм аа гэж. Амен. Өнөөдрийн үгнээс бид хэд хэдэн зүйл сурах боловч өнөөдөр нэг зүйлийг суръя. Бид ямар нэг зүйлийг хамтдаа хийгээд ашиг хүртдэг штэ. Худалдаа, бүтээн байгуулалт одоо тийм зүйлийг бид бол хийдэг хүмүүс бол биш л дээ. Бид бол харин яадаг вэ гэхээр дасралтгүй энэ хүнтэй ажиллаж байгаа л эзний замдаар тэр хүн явах боломжтой болгоход дараагийн хүнтэй нь ажилладаг гэж. Тэгэхээр хүмүүсийн бодлоор нэг байшингаа барьд дуусгачаад нөгөө байшин барьна гэж ингээ боддог. Гэтэл бид нэг хүнтэй ажиллаж байгаа хооронд бид хэдэн 100, хэдэн мянган хүнийг алдаж магадгүй учраас зэрэг хэдэн 100 хүнтэй ажиллах хэрэг бидэрт бол гардаг гэж. Тэгээд хэдэн 100 хүнтэй хамтарч ажиллах чинь хүн хүрлцэхгүй учраас Бурхан өөрөө тусалдаг байхгүй. Харин хүмүүс бид нар өөрийнхөө жижигхэн ажлыг хийгээд хүмүүсийн амьдралд те 30-уулаа нийлээд 30 хүн 30 зүйл харуулхад тэр маань яг нийлээд барилгын хундаам, барилгын угсралт, цонхны шил, за тэгээд одоо доторх гэрэл захилгаа ингээд бид нар Бурхан биднээр дамжуулан хүмүүст өгөхийг гэсэн бүх зүйлүүдийг нь хамгийн гол нь Бурхантай хамтран хүнд дамжуулж чадах юм бол тэр хүн Бурханы нэгүслийг хүртэж амьдрал нь итгэлийн замаар явах болдог. Хитээч нэг хүнийг дааж аваад Христийг бүрэн дагдаг болгоогүй. Бурхан өргөлж олон хүмүүсээр дамжуулан нэг хүнийг бүтээдэг гэдгийг бид итгэлийн амьдрал дээр бол харсан байна. Тиймээс өнөөдөр Коринт хотын тандан бид гуйж гинэ гэж хэлж байгаа үгийг таныг гуйж гинэ гэж та хүлээж аваарай. Тэнгэрийн хаанчлалын төлөө бид энэ хаанчлалд байх ёстой төөрч бодилсан иргэдийг алдагдсан хонио хайж байгаа хончны зүрс сэтгэлээр сайн мэдээний дотор хайх ёстой гэж бол хэлж байгаа. Яг энэ бол Бурханы хамтрагчдыг хэлдэг үг. Бурхан тантай хамтрахдаа юу ч үлгөөгээр хамтраагүй байхгүй. Очиж багжиж хойноос нь явуулна тий. Тэгж хамтраагүй байхгүй. Бурхан биднийг тэгж ийм аюултай газар аваачаад ямар ч багжгүйгээр ямар ч хамгаалтгүйгээр хайдаг тийм нэг юм биш байхгүй. Бурхан өөрөө хамт очдог. Хаана авч гэж байгаа өөрөө төрүүлээд очисон байдаг. Өөрөө олон зүйлийг бэлдсэн байдаг гэдгийг бид мэддэг. Бид Бурханд хайртайдаа үйлчилж хайрын зориултыг намцсандаа талархалтайгаар өөртөө ч гэсэн зориулж золиослох сонголтуудаа хийдэг. Ер нь бол бид нэр яг жоохон юу авах гэж Бурханы хамтарч болсон бэ? Дуудлага ойлгосон хүмүүс авралын баяр хөөр дотор байгаа хүмүүсийг харах нь над чиг хүн амьдралдаа утга учиртайгаар өнгөрүүлжээ гэсэн тэр талархах зүрх сэтгэлийг Бурхан Паулыг сайн мэдээний хамтарч ах トゥ устай хандан бичгтээ Бурхантай хамтран ажиллагч гэж намайг оруулаарай. Паултай би хамтарч байгаа шээ гэж хэлээрэй. Зүгээрээ Паула би чамтай хамтрахдаа чамаас ичтгэе гэж бол хэлж байгаа. Тиймээс Христийн сайн мэдээ нэгүслийг чамд дамжуулсан хүмүүс янз бүрийн хүмүүст янз бүрээр харддаг байж болох боловч Бурхан тэр хүнээр дамжуулж өгсөн тэр нэгүслийг нь та ойлгож аваарай. Нөгөө чулуутай хөрсөнд унсан үрс шиг те бид нар нэгүслийг дэмий хоосон болгочихгүй байгаас сэргийлэх хэрэгтэй. Өнөөдөр шал дэмий юм байна гэдэг амьдралдаа олон зүйл амжилтгүй болгоод орхиж болохгүй. Магадгүй бид нар үл өшөөж хаан хандаж үр жимсгүй амьдсан байж болох юм. Тэгсэн ч гэсэн Бурхан биднийг аварна гэж хэлсэн. Зарим нэг итгэгчид аварлаа алддсан юм а буруу амьдрах юм бол гэж хэлдэг боловч тэр нь Бурханы мэдэлт байг.
Төмөрөө бие бинийгээ энэ яг авралаа алдсан гэж шүүхгүй бай. Төмөрөө эцсэх хүртэл нэгнийгээ хайрлаа. Тэр ягуулсад ямар агуу үнцэнтэй, тэр нэгүсэл ямар агуу үнцэнтэй болохыг ойлгоогүй байж аж бид нэгнийхээ дэмий хоосон амьдсан гэж шүүхэ байлээ. Бурхан биднийг хараад чи хэзээ ч дэмий амьдраагүй, би чамтай хамтайсан гэж хэлнэ. Паул бол гуйсан гэдэг нь маш чухал байхгүй юу? Паул тэр чуулганыхныг одоо загнаж олон зүйлүүд хэлдэг байсан. Паул энэ удаа юу гэж хэлдэг юм? Гуйж байгаа юм. Гуйж гинэ. Бид нар гуйж гинэ гэж. Тэгэхээр юу гэхээр үйлчилж байгаа хүндээ Паул даруугаар доогуур орж гуйж байгаа нь энэ яг Христийн зан чанарыг яг дуурайж байгаа байхгүй. Есүс ч гэсэн өөрөө тэр үр тарианы сургаалт үлгэр хийлэгтэй тэднэртэй шулуурхах газар унсан хүмүүс хэсэг хугацааны дараа урахаа болдог юм аа гэдэг зүйлийг бол хэлсэн байд. Тэгэхээр би та бүхэн нэг зүйл хэлье. Ямар нэгэн амжилт байж аж Бурхны нэгүслийг авсан гэж харагдахгүй. Харин Бурхан намайг авсан гэдэгт итгэж талархалтай амьдарч аж Бурхны нэгүслийг хүртсэн хүн байдаг юм шүү гэдгийг энэ өглөө хэлхийг хүсэж байна. Ингээд дэмий хоосноор битгий аваараа өөрийнхөө авсан байгаа тэр ивэлийг бусад хүмүүстэй харьцуулж үзээд өчүүхэн юм, бага юм, дэмий юм гэж битгий үзээрэй. Учир нь энэ дэлхий дээр аврах чадaltaй Бурхны Есүс Христийн загалмаагаар дамжуулан хийснээс өөрөөр ямар ч арга замаар Бурхан хүмүүсийг аврах боломжгүй байгаа шүү. Хүмүүстээс аврагдах боломж байхгүй байгаа шүү. Энэ бол цорын ганц үнэн зам байгаа шүү. Амен. Энэ цагт эзний өмнө хамтдаа ирцгээе. Би үнэхээр өчүүхэн гэмтний дундах гэмтэн дорой намайг тадуудаа чин хүсэлдээ надварыг өөртлөн ичэлгүй загалмай дамжуулахар дууджээ. Хаач гисэн би явна их эзний төлөө би дамжуулна тэр загалмай миний би чинсэн загалмай цусны үнээр бүх дэлхий дүргээ хүртээ. Амьдсан чэзний төлөө чэзний төлөө амьдсан чүгсэнч би эзний загалмай хүчээр загалмай нэгдвар миний дотор эзэн оршиноо хаач гисэн би явна их эзний дамжуулна тэр загалмай миний би чинсэн загалмай цусны үнээр бүх дэлхий дүргээ хүртээ. Амьдсан чэзний төлөө өгсөн чэзний төлөө амьдсан чүгсэнч би эзний загалмай хүчээр загалмай нэгдвар миний дотор эзэн оршноо. Би үнэхээр өчүүхэн гэмтний дундах гэмтэн дорой намайг тадуудаа чин хүсэлдээ надварыг өөртлөн ичэлгүй загалмай дамжуулахар дууджээ. Миний хай миний загалмай. Амен. Үнэхээр
бид өчүүхэн нэг билээ. Гэхдээ эзэн биднийг дуудсан юм аа. Түүний нэгүслийн учраас бид өнөөдөр аврагдсан шүү дээ. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа 2 дугаар Коринт номын 6 дугаар бүлгийн 1-р ишлэлээс суралцлаа. Бурхантай хамтран ажиллагч бид та нараас хичээнгүйлэн гуй. Бурхны нэгүслийг дэмий хосноор бүү аваарай. Бид бүгдээрээ хамтран ажиллагч нар юм аа. Магадгүй та банкны захирал, эсвэл том компани ерөнхийлөгч, эсвэл ачааны машины жолооч, эсвэл зүгээр гэрийн эзэгтэй гэд хэн ч яаж болно. Гэхдээ танд Бурхны үгийг тунхаглах үүрэг хариуцлага байгаа. Бурхан өөрийн сайн сайхнаа өршөөлөө бидний дээр цутгасаар байгаа лээ. Бурхны сайн сайхныг хүлээж аваад Бурхны нэгүслийн авралд баярлан хөөрсөн ч махан биеийн дагуу амьдарч дэлхийлэг амьдралаар амьдрах нь Бурхны нэгүслийг дэмий хоосноор авсан хэрэг болно. Тэгэхээр Бурхны зүрх сэтгэлийн хайранд одоо та ямар хариу үйлдэл үзүүлж байна вэ гэдгээ нэг тунгаан бодоод үзээрэй. Тэгээд энэ цагт эзний өмнө хамтдаа ирж залбирах цагийг гаргацгаая. Эхэдэмийн энэ цаг мөчид өнөөдөр бид яг Паулийн Коринтынхнаас гуйсан зүрх сэтгэлээр хүмүүсийн төлөө залбирахыг хүсэж байна. Хичнээн ч их өгсөн дүүрэхгүй сав шиг зарим хүмүүс сайн мэдээний дотор хайр, нэгүслэл, уучлал, үйлчлэлийн онцгой зүйлүүдийг авсаар байж зүрх нь улмал хатуурсаар, улмал өөрчлөгдөхгүй тийм амьдралаар амьдарсаар л байна. Тэгээ бидний одоо тийм хүмүүст зориулсан их цагийг хараад хүмүүс үрдэнгүй юм хийдэг хүмүүс юм биш үү? Тэгээ тэр өөрчлөгдөд байгаа хүмүүс нь хаа байна гэж энэ дэлхий дээр асууж байна. Бурхан минь та тэр хүмүүстэй биднийг ажил гэж хэлсэн. Та тэр хүмүүст биднийг сайн мэдээ тараа, тэдний хайрлал, тэдэнтэй хуваалц, тэдний төлөө залбир, тэдний төлөө хичээнгүүлэн төсвөр төвчээртэйгээр үйлчил гэж хэлсэн. Бид өөртөө тооцоолж харин танд үр жимсэн байгаа гэж итгэн таны үгэнд дуулууртай байдаг. Өнөөдөр Монгол чуулганаар орж гарсан, ирж ботсон, чуулганд үйлчилжсэн, үйлчлээ орхисон, эсвэл нэгнийгээ үйлчлээ орхихоосоор аргагүй байдалд оруулсан олон хүмүүс одоо ч гэсэн бидэнтэй мөр зэрэгцээ явсаар л байна. Бид ч гэсэн тийм ч төгс хүмүүс биш. Бурхан минь та Монгол чуулганыг, монголчууд биднийг өршөө нэгүүлсэж өгөөч. Та энэ дэлхий дээр бухан хөдөлсөн хамгийн зүрүүд хүмүүс болох израильчуудтай өнөөдрийг хүртэл тэднийг орхилгүй ажилсаар, тэднийг хүмүүжүүлсээр, ашигласаар байгаа. Бас тэднийг сахилагжуулсаар байгаа. Тийм учраас тэр ард түмэн Бурхан бидэнд хайртай гэж хэлж чадж байна. Тиймээс бид монголчууд бид ч гэсэн та биднийг сахилагжуулж, та биднийг өөрчилж, та биднийг ашиглаж, та биднийг хүчрхэгжүүлж өгөөч. Бид хамгийн гол нь хайр бол нэгүүлсэл дотор хүчрхэг болохыг хүсэж байна. Бид дэсвэр дэвчээртэй байдал болон тууштай байдлаараа хүчрхэг болохыг хүсэж байна. Та биднийг ивэж өрөөж өгөөч. Таны бидэнд өгсөн нэгүүлслийг дэмий хоосон зүйл болохгүй байхад туслаач. Бас хин нэгнийг эргэн тойрны бидний хайртай хүмүүсийн дотор хин нэг нь алдаж онох амьдралынхаа нухчаан донд дэмий хоосон болохыг бид зөвшөөрөхгүй дэсвэр дэвчээртэйгээр үргэлжлүүлэн тэдэнд үйлчлсээр байх. Тэр хүчийг бидэнд өгөөч. Энэ өглөө тань талархан таны хайртай хөө Есүсийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт исэн сонсогч танд баярлалаа. Маргааш эргээд энэ цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Амен. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.